Сая хамтарсан засгийн газрын хуралдаан дээр ер нь энэ хамтарсан засгийн газрын хувь зээний талаар ярьсан уу? Хамтарсан засгийн газар үүсээд хамгийн их олон суудал авсан 3 улс төрийн хүчин нь улс орныхаа эрх ашиг урдаа тавьжгаад өөрийн улс төрийнхаа ашиг сонирхлыг хойшоо тавьжгаад нэгдэж явж байгаа бол энэ дэлхийд даяар болж байгаа энэ үйл явдал дунд бид нар маш зөв сонголтыг хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Одоо миний хэлэх гэж байгаа зүйл ардын намынхаа хариуцлагатай байцгаа та нарын өмнө Монгол улсын эрх ашиг байгаа юм уу? Аль эсвэл танай намын эрх ашиг байгаа юм уу? Дэлхийн ертөнц үүмэд ингэж явж байгаа тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр 60-аас 80 улсанд дампуурах ийм эрсдэлтэй Монголын эдийн засаг ийм хүнд нөхцөлтэй байгаа үед та нар энэ эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадахгүй. Би бол чадахгүй гэж бодож байна. Би эдийн засгч юм чадахгүй. Хоёрдугаарт та нар 68 судалтай. Тэгвэл тэр 68 судал чинь бүгдээр бүх асуудал дээр 68-уулаа ирээд энд суугаад коноптож чадахгүй. Би бол чадахгүй гэж бодож байна. Ингээд 1996-аас 2000 оны Ардсан намын тэр маш олон удаагийн засгийн газар солигдсон ийм нөхцөл байдал үүснэ. 6 сар болоод энэ засгийн газар солигдоод байна. Ардсан намыг бас шүүмжлэмээр байгаа. Ардсан нам маань бас одоо боожих хэрэгтэй. Институцийнхаа зарчимлалд орох хэрэгтэй. Өнөөдөр намын дараа гарын үсгээ зураад олонхороо шийдвэрээ гаргаад ингээд хамтарсан засгийн газар үүсгээд явна гэснээр зарим гишүүд нь өнөөдөр үгүй юм аа. Бид нар сөрөг хүчин байх нь зүйтэй юм аа. Тийм болохоор засгийн газраас гараа гэд. Ингээд намынхаа бодлогын эсрэг за тэгээд цаашаагаа ингээд дуртай хүмүүс нь үзэл бодлоо илэрхийлдэг. Ийм байдлаар хандж байгаа нь бол энэ асар буруу зүйл. Буруу жишг. Танай нам санал нэгдэж байгаа юм уу? Танай нам санал нэгдэж байгаа юу? Тэгэхээр одоо Ардсан намын юм уу эсвэл одоо хүн намын нэг гишүүн очиод талбайдаар гаргаж зурсан байлаа. Би одоо тэрэн дээр бол хүн намын зүгээс хариуцлага тооцно гэдэг хэлсэн байгаа. Тэгээд ганцаараа очиод гарын үсэг зурж болохгүй гэсэн манай зурж аргал гишүүн тэрэн дээр бол сайн хүлээж авсан. За ойлголоо. Тэгэхээр энэ бол намын дөрмийн хүрээнд бол бид нар хариуцлага тооцоод бол явна. Намаас хөөхн. За тэр бол намын дөрмийн дагуу бол явна. Буруу намын хамтарсан гэрээн дээр юу гэж тусгасан бол? Хэлэх гэж байгаа зүйл нь хүн намын даргын хувьд бол хариуцлагатай хийлээ. Энэ хамтарсан засгийн газарт хүн нам байх эсгээс үл хамааран хамтарсан засгийн газар цаашаа явах ёстой юм. Гэрээн дээр огт тэм зүйл залт байхгүй. Хэн нэг нь одоо ингээд гарын үсэг зураад огцруулнаа. Энэ засгийг гисэн тохиолдолд бол энийг бол гэрээний зөрчил гэж үзнэ. Тийм болохоор гэрээ өчнгөө болно гэдэг тийм зүйл зал огт байхгүй. Огт байхгүй. Намын дарга нарын хурлуудаас өмнө уулзах уу, тусдаа уулзах уу? Одоо гэрээ байгуулсан бол гэрээнийхээ хэрэгжилтийг бүгдээрээ дүгнэх ёстой. Ерөнхий сайдтай юу гэж ярьсан бэ? Сая би их хурлын дарга дээр Монгол улсын ерөнхий сайд за Ардсан намын дарга ганц төмөр бид гурав нотлогдоогүй хөрөнгийг улсын өмч болгох тухай энэ хуулиа бол өргөн барьсан. Засаг тарах тухай намын дарга нар хоорондоо ярьсан уу? Засгийн газар тарах асуудал бол өнөөдөр яг яригдсан зүйл бол байхгүй, хуулиараа тийм үндэслэл бол байхгүй. Тэгээд хэрэг заяа урилга ирүүлчихэд үндэслэлгүйгээр эсвэл нэг цөөхөн хүмүүс засгийн газрын сайд болохын төлөө ингээд явж байгаа энэ жижигхэн эрх ашиг дээр одоо Монгол ардын нам шийдвэр гаргах юм бол энэ бол тун харамсалтай. Би бол энэ тулхтай улс төрийн хүчин бол биш байна. Монгол улсын эрх ашиг бол биш байна. Зүгээр албан тушаалаа явж байгаа амбиц бол байна. Бид бол итгэл үнэмшлээрээ хамтарсан шүү дээ. Тэр итгэл үнэмшил хаана байна вэ гэхээр улсын эрх ашиг нэгд байна л гэдэг ийм итгэл үнэмшил. Улсынхаа эрх ашигаас урвсан тохиолдолд бол эвсэл задрах ёстой. Ер нь одоо эргээд харах юм бол энэ 7-8 сарын хугацаанд бол ардчилсан нам 2 удаа завсарлага авсан. Ингэж завсарлага авахдаа засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй тухайд бол ерөөсөө завсарлага аваагүй. Тийм учраас бол бид бол байгуулсан гэрээнийхээ талд хатуу байгаа. Тийм ч учраас эх жилийг 26 оныг бол эдийн засгийн либералчил хийя. Чөлөөт эдийн засгийг цогцлоо юу. Монголын асуудал шийдэгдэхгүй, хөгжлийн асуудал шийдэгдэхгүй болохоор энэ 3 сая хүний амьдрал өөдлөхгүй байгаа учраас бид нар хамтарсан засаг байгуулсан. Бидний хамгийн олон жил маргаж ирсэн зүйл бол хил холболт. Энийгээ шийдсэн. Эрчим хүчний асуудал. Энэ мөнгийг бид нар босгосон. Мөн одоо газрын тостой болёо гэд олон жил тий бензинтэй болёо гэд монголчууд олон жил мөрөөдөж байгаа.
Энийг хөрөнгийг бид нар эцэслэн шийдэж өгсөн. Мөн Улаанбаатар хотыг утаагүй болгох тэр нүүрс химийн үйлдвэрийн эхлэлийг бид нар тавьж чадсан. Харамсалтай нь өнөөдөр ингээд цэг тавигдах юм бол дараагийн алхам бол эрчим хүчний хангалттай улам зузааруулах. Иннээсээ улбаатай үйлдвэрүүдэд хийх ажил маань ингээд тасалдчих шиг байна. Тасалдах ийм аюул их ойрхон ирсэн байна. Зүгээр би Монгол Ардын нам шийдвэрээ гаргаагүй байхад би олон юм ярмааргүй байна. Тэрийг та бүхэн маань бас одоо хамтарсан засгийн тэргуун шадар сайдны илүү юм яриа зогсож иж болохгүй шүү дээ. Тэрийг та бүхэн маань бас ойлгоорой. Үнэхээр шийдвэр нь гарах юм бол бид бол тэр үед үгээ хэлнэ. Тэр нь цаашаагаа бол би бол ардчилсан намаас нэг л зүйлийг хүснэ. Улс орны эрх ашигыг нэг тавьдаг энэ сэтгэлгээгээ хадгалж явахыг хичээгээрэй. Эв ий гэдэг бол энэ Монгол төрийн том ухаан одоо нэвтрэх гэж оролдож байгаа юм.